156 дугаар анги зүсээ хувиргасан аз. Луугийн мөн чанар сүм тавтаа морил хүнд зочдоо та бүхэнд юугаар туслах уу гэж Лонг ижийн тэднийг яах гэж ирснийг мэдэхгүй мэтэн хөрсгөөр инээмсэглэн асуув. Удирдагч Лонг битгий дүрсгээд бай. Чи биднийг яах гэж ирснийг мэднэ. Илүү дутуу зүйлгүй шуудхан гал асуудалд орцгоё гэж зочдын нэгэн дээрэнгөө өнгөөр хэлв. Лонг ижийн нөхөрсөг инээмсэглэл шуудхан үгүй болж хүүтэн өнгөөр тэгвэл би ч бас энэ сэлэм шиг шулуухан бай. Та нар энд ирж цагаа үрж би та нарт юу ч хэлэхгүй болохоор та нар бүлгэм рүүгээ буцасгааж болно баярлаа. Битгий юм байл да удирдагч Лонг. Бид юрдээ саяхан луугийн мөн чанар сүмд болсон жигтэй үзэгдлээс болоод энд ирсэн юм гэж өөр нэгэн хэлв. Юу? Луугийн мөн чанар сүмд болсон зүйлсээ алтан гарт уулвал манай хамаатай гэж юу? Гэж Лонг ижийн бодилсан царай гарган асуув. Болж үз удирдагч Лонг. Бид хоосон гартаа буцгаж шилжигч эрдэнэсээ ашиглаж ирээгүй юм шүү. Аль шав луугийн гүүрэн дээгүүр мөрөг загас үсрэн цамхгийн бүх давхрыг давсан юм. Бид бүгдээрээ цамхгийн 100 давхраас дээш шар гэрэл гарч байхыг харсан. Тэгээд хин та нар шилжигч эрдэнэсээ ашиглаач гэсэн юм. Би та нарын хэнийг ч энд өрснээ санахгүй байна. Магадгүй би жинхнээсээ өгширч байгаа болтой гэж Лонг ижийн чихчээ уруугаараа чихээ охов. Муу хөвшин зөнөг бид цугалтсандаа шүд зууж эхэлсэн юм. Тэд Лонг ижийн амыг нэг хэцүү гэдгийг мэдж байсан ч ийм хэцүү байх юм гэж санааг байж. Санаа зовлтгүй та нар түүнтэй сарын дараа нууцлаг нутагт нэгдэх үед уулзах болно. Ха гэж Лонг ижийн инээд алдахад бусад наснууч бас балчир хүүхдүүд шиг инээж эхлэв. Баг зэрэг авьяастай байлаа гэд юу гэж эндээс гаралтай юм чин сүртэй зүйл биш байж таараа. Тэр цамхгийн бүх давхрыг давсан байлаач ариун нутгийн байранд нөлөөлж чадна гэж итгэхгүй л байна. Миний шавнарч адилхан зүйл хийж чадна гэж бүлгмийн удирдагч чангаар хэлв. Тийм үү? Тэгвэл мөрөөцөл яаж байна гэж Лонг ижийн нүд гялсхийн тэрхүү бүлгмийн удирдагч Лонг ижийн итгэлтэй жумалцаж байхыг хараад болж байна. Юугаар мөрөөцөх юм? Лонг ижийн орон зайн бөгжнөөс алтан сэлэм гаргаж ирээд би танаа шав нарын хинч 100 дахь давхрыг давхгүй гэж луу сөнөгч сэлмээ мөрөнд тавилаа. Лууг сөнөх сэлмээ чи үүнийг мөрөөцөх гэж байгаа юм уу гэж хүмүүс гайхшрах ба сэлмнээс гарах хүчтэй эрчмийг мэдрээд сандрангуй шүлсэж залгина. Лууг хөнөх сэлэм бол ариун английн сэлэм бөгөөд бүлгмийн удирдагчаас удирдагч дамжиж ирсэн чухал зэвсэг юм. Лонг ижийн үүгээр мөрөөцнө гэж төсөөлөг байсан юм. Ха болж байна. Чи юм итгэлтэй байгаа юм бол би ч бас итгэлтэй бай гэж нөгөө бүлгмийн удирдагч орон зайн бөгжнөөс урт ногоон жад гаргаж ирв. Эн чинь ариун холсон жад байна. Удирдагч Ван болж бас ариун английн зэвсгээр мөрөөцөх гэж байна. Хөөе, би ч бас оролцмоор байна. Би ч бас шавнараа оролцуулмаар байна гэж өөр нэгэн бүлгмийн удирдагч гинтгийн хэлв. Юу ярина вэ удирдагч чан? Тэгээд бид яаж лууг хөнөх сэлмийг хувааж авах юм? Хуваалцахаа дараа болж болно гэж удирдагч чан хийнэв. Тэрхүү өрсөлдөөнийг хожино гэдэгт итгэлтэй байгаа удирдагчдыг Лонг ижийн хараад дотроо инээд алдна. Хэрвээ луугийн гүүрэн дээгүүр мөрөг загас үсгэрэн цамхгийн бүх давхрыг давах амархан байсан бол би лууг сөнөх сэлмээрээ мөрөөцөхгүй байсан юм. Ха энэ тэнгүүдийг номер 1 гэж игдэж байсан манай хүртэлх удирдагчийг үнслэгч чадаагүй атал энэ тэнгүүдийн шав нар чадна гэж юугаа боддог байна гэж Лонг ижийн бодон чадлаараа инээдэ барих ба хоёр ариун английн зэвсэг зүгээр ороод ирлээ гэж бас баярлаж байв. Тийм бол би ч бас ормоор байна гэж өөр нэгэн хүн урагш гарч ирв. Би ч бас хараалаа та нар оролцож байгаа бол би юугаараа тутах вүлээ? Хэдхэн минутын дотор тэнд байсан бүх зочид шавнараа явуулахар шийдэв. Тэр үеэр луугийн мөн чанар сүмийн наснууд үл итгэсэн байдалтай бие рүүгээ харцгаана. Бид ийм их ашиг хүртэх гэж юм гэж үү? Энэ тэгвэл далдлагдсан завшаан байж удирдагч Лонг юу гэж бодож байна? Бидний шавнарыг луугийн гүүрэн дээгүүр мөрөг загас үсрэн цамхагт оруулах юм уу? Хэрв чи энэ мөрийн жалбал олон ариун английн зэвсэг маш их үн цэнтэй эрдэнэстэй болох нь байна шүү дээ. Хэрв чи ялагдвал ганц ариун английн зэвсэг алдна. Хэрвээ би ялчвал та нар амлсандаа хүрэх хэсгийг би яаж мэдэх юм? Би оролцож байгаа бүх хүнийг цусан тамгараа өргөөсэй гэж хүсэж байна гэж Лонг ижийн чангаар зарлав. Юу? Бид цусан тангараа өргөнөө гэж бусад бүлгмийн удирдагч гайхсандаа би рүүгээ харцгаана. Тэгж чадахгүй бол оролцох хэрэггүй гэж Лонг ижийн шийдэмгүй царай гаргаад бусад удирдагчид хөмсгөө зангидж эхлэв. 157 дугаар анги цусан тангараг. Бүлгмийн удирдагчид цусан тангараа өрхөөс эргэлзэж байгааг харсан Лонг ижийн хоцгоос хазаж чадахгүй юм шүү. Мартаж үж ноён нуруугүй хөгшин мэлхийнүүд угаасаа юу гэж чадах вэ? Новшгиж хүлээж бай удирдагч Лонг хэнийг ноён нуруугүй гэж байна?
Чи тийм л итгэлтэй байгаа юм бол миний шав нарыг яахыг хараад бараахтай бэлд. Бас чамайг яах гэж байгааг мэдж байна шүү. Бидний нэг шавл 100 давхрыг давах хүртэл амархан гихч нь олон эрдэнэс гартаа оруулна гэж саналтгүй шүү гэж удирдагч Ван чангаар инэв. Лонг Южин толгой дохиод над хамаалга гэхдээ оролцож буй бүх бүлгэн бүр 3 шавьяал авчирна шүү. Шав болгоныг ч оролцуулаад байх цаг надад байхгүй учраас бүлгэм тус бүр 3 шав гинэ. Та нар юу гэж бодож байна гэж удирдагч Ван бусад бүлгэн удирдагч руу харав. Удирдагч Лонг миний бодсноос өгөөмөр байх чинь бүлгэн бүр шав нэг шав гэхийн оронд 3 шав гэж байх чинь талархаж байна. Гэхдээ илүү их боломж өгснөөрөө чи өөртөө л гүн үнэн ухаж байна. Хэрв тийм бол би цусан тангараа өрөхөд бэлэн байна. Би ч бас ялангуяа ганц шавл бүрэн дуусгахад хангалттай бол. Хэсэг хугацааны дараа Лонг Южин болж байна. Тэгвэл надаас эхэлцгээе. Гэт Лонг Южин луг хөнөөх сэлмээрээ хуруугаа төсөж тааз руу харснаа чангаар. Лонг Южин би тэнгэрээр гэрчлүүлэн цусан тангараа өргөж байна. Энэ хүмүүсийн шав нарын нэг нь л луугийн гүүрэн дээгүүр мөрөг загас үсгэн цамхаг бүх 100 давхрыг давах юм бол би лууг хөнөөх сэлмээ өгнө гэдгээ тангаргалж байна. Лонг Южин үгээ хэлж дууссаны дараа цусаа доош унгах ба цус газар унаж шингэх ёстой хатал хаа нэг тийшээ явсан мэт алга болов. Би цусан тангараа өргөж өглөө. Оролцож зүрхлэх хинч бай тангараа өрг гэж Лонг Южин бусад удирдагч руу харан хэлв. Удирдагч Ван шудраг гарч ирэн тангараа өргөв. Ванг Мичинг миний тэнгэрээр гэрчлүүлэн цусан тангараа өргөж байна. Бидний бүлгэмийн нэг чав луугийн гүүрэн дээгүүр мөрөг загас үсгэн цамхгийн бүх 100 давхрыг давахгүй бол би ариун холсон жаднаасаа татгалзах болно гэж удирдагч Ван цусаа тусаахад Лонг Южинтэй адилхан цус алга болов. Өөр нэгэн удирдагч гарч ирээд тангараа өргөнө. Чан хай би тэнгэрээр гэрчлүүлэн цусны тангараа өргөж байна. Хэрв бидний бүлгэмийн нэг чав луугийн гүүрэн дээгүүр мөрөг загас үсгэн цамхгийн бүх 100 давхрыг давж чадахгүй бол би цусны сарны хадуураа татгалзах болно. Хэдхэн минутын дотор тэнд байсан ихэнх бүлгэн удирдагч тангараа өргөв. Та нар юугаа үлээсэн юм? Хэрв та нар оролцвол бид илүү их боломжтой болно. Бид олуулаа ганц сэлэм хуваах байсан ч ашигтай. Дээрээс нь бидний шав нар тэр хүүхдийн тоглоом шиг цорилтыг давж таараа гэж удирдагч Ван бусад удирдагч руу хараад зөргижүүлв. Гэвч тэрхүү удирдагч нар нөхцөл байдал хэтэрхий с ижигтэй бас эргэлзээ төрүүлсээр байсан юм. Тэд луугийн гүүрэн дээгүүр мөрөг загас үсгэн цамхаг хэр хэцүү болохыг мэдэхгүй ч Лонг Южины байгаа байдал тэдэнд муу совин төрүүлж байсан юм. Айгаад байгаа л болж л байхгүй юу? Хуваалцах хүмүүс л багасхна гэж удирдагч Ван хэлв. Тэгэхээр дөрвөн бүлгэн энэ нүрэнд оролцож байгаа юм шүү. Болж байна. Шав нараа сар дуусахаас өмнө явуулаарай. Нууцлаг нутгаас өмнө дуусчихмаар л байна шүү. Тэд чиний луугийн хөнөөх сэлмийг авахаар ирэх болно гэж удирдагч Ван хэлчихэд яваад өгөв. Луугийн хөнөөх сэлэм сайн цэвэрлээрээ удирдагч Лонг гэж хэлчихэд удирдагч Чан мөн адил яваад өгөв. Хэсэг хугацааны дараа зочид явсны дараа Лонг Южин нүдээ анин гүн бодолд орлоо. Наснууд ч бас судлаа эзлэв. Энэ тэнгүүд үнэхээр шавнар нь 100 дугаар давхрыг давна гэж бодсон юм бах та. Энд хараал эзэн тэнгүүд юуны өмнөөс явж байгаагаа мэдэхгүй л байна да гэж Баялинг чангаар инэв. Бид энэ удаа том олцтой байх нь 4 ариун английн зэвсэг юу ч хийлгүй гартаа оруулчих гэж зүгээр л үнгүү мөнгө урсаад ороод ирлээ гэж Шинминг хөлөө зөхөхөд инээж харав. Хэсэг хугацааны дараа шан настан ам нэв 4 английн зэвсэгтэй болох сайн зүйл чиглээ. Удирдагч Ван тэр хэд зүгээр өгчгөөд суухгүй л бах. Шан насны зөв гэж Лонг Южин толгой дохиод үргэлжлүүлэн тэд эргүүлэн авах гэж чадах бүхнээ л хийх болно. Бидний аз болоход тэд адилхан элит бүлгэн боловч бидний аргалж чадахгүй өвчин биш. Бас тэд ариун английн зэвсгээс болж шуудхан дайн хийгээд эхлэхгүй байх. 158 дугаар анги. 9 дугаар төвчний сүнслэг дайчин. Энд юу болсон юм? Зочид хаана байна? Аль хэдийн явчихаа юу гэсээр Шуан настаа орж ирэв. Шуан настан та хоцорчлоо. Луугийн мөн чанар сүм баяжих гэж байна. Та Баялинг Шуан настанд нүр дүрийн нэмсгэлээд хэлв. Баян яаж гэж Шуан настан суугаад асуув. Энэ бүхэн байхгүй хогоор чинь болсон юм. Гэт Баялинг юу болсон талаар ярьсан юм. Бүлгмийн удирдагчид 3 шав авчирч цамхгийн сорилтонд оролцуулж ганц ч бүрэн давхгүй бол ариун английн зэвсгээ өгөх болно. Гэхдээ тэдний нэг л шав 100 дугаар давхрыг давах юм бол луугийн мөн чанар сүм лууг хөнөөх сэлмээ алдах болно гэж тайлбарлав. Тэнгэр минь удирдагч та лууг хөнөөх сэлмээр мөрөөцөл зүрхлээ гэж үү гэж Шуанаст үл итгэсэн царай гаргаа асуув. Лууг хөнөөх сэлэм бол тэдний үндэслэгч 100 мянган жилийн өмнө алга болохдоо үлдээсэн чухал эрдэнэс юм.
Гэвч Лонг Южин тэднийг нь мөрийн тавина гэж итгэмээргүй зүйл байсан юм. Тэд Юаны талд хүрэхээр Авьяастай шавьтай байсан ч 99-р давхар руу гарах хэцүү байх болно. Харин 100-р давхар ха Юан шиг Авьяастай биш л бол бүтэхгүй гэж Шон Астын инээж эхлэв. Өрөөнд байсан бүх хүн гайхаж эхлэх ба Шон Астын ингэж инээж байхыг харж байгаагүй юм. Шон Астын Юанаас 100-р давхар талаар асуугаа юу гэж Шон Астын түүнээс суув. Би асуугаад хэлэхгүй үгүй бол шоконд орох байсан гэж Шон Астын үргэлжлүүлэн хэлв. Дамжиглаад байлгүй хурдан хилээдэх 100-р давхарт ямар сорил байдаг гэж Лонг Южин түүнд хэлв. Шон Астын толгой дохиод хоолоо цасаад Юаны хийснийг тэдэнд хэлж өгөв. Шав Юан цамхгийн тогтоосон хамгийн дээд хүндрэлээр солилдлоо дуусгаа зогсохгүй давхар бүрт сүнслэг дайчин аратандаа тулдсан гэсэн. Дээрээс нь давхар бүрийг 10 минутын дотор давах ёстой эсвэл ялагдах байсан. Хамгийн гол нь тэр 10 давхар бүрт 15 минут л амрах хэрэгтэй. Тэнгэр минь юу гэж тэнэглэлвэ? Надад хүртэл ийм хязгаарлалт тогтоож байгаагүй шүү дээ гэж Лонг Южин айсан шинжтэй уулга алтав. Надад ч бас би давхар бүрт 15 минут амарч давхарыг давах хязгааргүй цаг өгч байсан. Надад давх бүрт давхар 10 минут гэдэг миний хувьд бүтшгүй зүйл. Ялангуяа 70 давхараас хойш гэж байлын хэлв. Чи Шав Юан хэр хурдан дуусныг мартаа юу? 100-р давхарыг оролцуулгүй тэр хэдэн цагийн дотор дуусгасан шүү дээ. Би бүтэн 7 хоног байж 85-р давхар төрсөн гэж Шон Астан санаалтав. 100-р давхар яасан гинэ Шон Астан гэж минь асуув. 100-р давхар гэж Шон Астан гүнзгий амьсгаа аваад үргэлжлүүлэн Шав Юан тэр 100 мянган төгс сүнслэг дайчин араатан устгасан гэсэн. 100 юу? Бүгд үг дээдсэнд булчнаасаа босоод ирсэн мэт уулга алтхан тэр 100 мянган араатан устгаа зогсохгүй түүнд 24 цагийн л амрах хугацаа өгсөн гэсэн. 24 цагийн дуусах үед амарч чадахгүй. Та нарын талаар мэдэхгүй юм. Гэхдээ сүнслэг мастер би ч 7 хоног амрах хугацаатай байсан ч чадна гэж хэл зүрхлэхгүй. Гэтэл Шав Юан сүнслэг дайчин шүү дээ гэж Шон Астан мөрөө авчив. 5-р төвшний сүнслэг дайчин 100 мянган төгс сүнслэг дайчны араатныг устгасан. Би Шав Юан 4 эртний гэр бүлийнх гэдэгт итгэж хэлж байна гэж баяланг бовтнов. 4 эртний гэр бүлээ тэд Шав Юан шиг итгээд хин нэгэнтэй байна гэж итгэхгүй л байна шүү. Энэ хүү эргэлзээгүй зөсөө хөвлөсөн мөнх настай байж таараа гэж Мишимийн хөлрөнгөө хэлв. Үндэслэгч аимшигтай гэсэн аргагүй юм байна. Одоо юу хүлээж байгааг нь мэдсэн учраас би л авч чадах байсан ч тэнд хөл тавь зөрхлөхгүй гэж Шон Астан санаалтав. 100 мянган араатан. Ха. Тэр тэнгүүцд одоо ямар ч боломж байхгүй боллоо гэж Лонг Южин босож ирээд солиотой юм шиг чангаар инээж гарав. Хэсэг хугацаанд Шон Астан ам нэв. Бас нэг зүйл байна. Чи Шав Юанд илүү хүчтэй нуун дарагдуулагч үрэл өгөх хэрэгтэй болох нь. Яагаад гэж Шон Астан нарийнхан өмсгөө өргөн асуув. Учир нь тэр одоо төгс сүнслэг дайчин болсон учраас тэр цамхгийг бүрэн давсан түүний хүчийг нэмсэн бололтой гэж Шон Астан хэлв. Төгс сүнслэг дайчин гэж Шон Астан босож ирээд уулга алдсан ба бусд нь ч бас ялгаагүйсэн юм. Гэхдээ тэр дөнгөж 18-тай үсттэй байж боломгүй юм. Энэ байдлаараа тэр нууцлаг нутаг нэгтгэхээс өмнө сүнслэг мастер болох нь гэж Шимийн зосон амдаа бовтнов. Азар нууцлаг нутаг нас цаахаас хүч өрөхгүй юм да. Ямартач та нар нууцлаг нутагтаа бэлд. Харин би эндээ үлдэж ахин зочид эрхий эсхийг харъя. Мэдлээ өдөртөгчээ. Тэгээд Лонг Южин Шон Астан руу хараад Шав Юаныг өөрт чинь хариуцууллаа шүү. Шон Астан толгой дохиод нэмсгэлэн санаа зовлтгүй би түүнд өөрийн ач хүү мэт санаа тавих болно. Таалагдсан бол лайк дарж Wild Card аудио сувгийг subscribe хийгээрэй. 159-р анги илсүүлэлт. Хүлээлгсэн дуучлаараа Шав Юан зочид явчихсан учраас чи одоо явж болно. Бидний аз болоход сүртэй зүйл болсонгүй гэж Шон Астан түүн дээр ирээд хэлв. Үүнийг л сайн санаарай. Өөрийгөө цамхгийн бүх давхрыг давсан гэдгийг хинт ч хэлж болохгүй. Бас игнэ байртай юунд ч оролцож болохгүй шүү. Нууцлаг нутаг нэгтгэхээс өмнө чиний хин гэдгийг мэдэгнүүлмээргүй байна гэж Шон Астан ахин сануулав. Юанч толгой дохиод санаа зовлтгүй Шон ахмадаа би өөрийнхөө Шавийн амьдралыг сүйтгэх гинт Юан ярьж байснаа зогсоогоод Шав миний хөрш тэр намайг цамхагт өөрийнх нь дараа орох байсныг мэднэ. Шав залгамжт гэр бүлийн минь ли юу гэж Шон Астан шуудхан өмсгөө зангидж хэлв. Энэ ч асуудалтай бас ярихтай болох нь дээ гэж хэсэг хугацааны дараа Шон Астан санаалтна. Яагаад ярихтай гэж би түүнд битгий хэлээрэй гэж хэлж олон шүү дээ гэж Юан хэлв.
Шуан настан толгоос хэсрээд долоон залгамжит гэр бүл чиний бодож байгаа шиг энгийн биш. Их настан би ч тэдэнд хүснээрээ ойртож чадахгүй. Дээрээс нь тэд үргэж авьяаслаг нэг гэр бүлийн гишүүн болохоор хайж байдаг. Бас мэндлийн сайн зүйл учир чиний талаар гэр бүлээсээ нууцлана гэж бодохгүй байна. Тэдний гэр бүл авьяаслаг хүмүүсийг илсүүлдэг гинэ. Яагаад тэгнэ гэж бүлгэн биш үсттэй гэж юу асуув. Тэд бүлгэн биш гэлээ авьяаслаг нэг илсүүлж хүч болон нөлөөгөө сайжруулахгүй гэсэн үг биш. Харин том гэр бүлүүд бүлгмээс илүү нухацтай авьяаслаг хүмүүсийг илсүүлдэг. Хэрв чи Минлийн нэр өөрийн хин гэдгээ нууцлуулж чадна гэвэл хүснээрээ хий. Минли гэр бүлээ чамайг хиллээ гэд тэдний гэр бүл өрсөлдөгчөө чиний талаар дэлгэхгүй бах. Хэрвээ минь гэр бүл чамайг илсүүлж чадахгүй бол чамайг хин гэдгийг дэлгэнэ гэж сүрдүүлэх бах. Нууцлаг нутаг нэгдэх хүртэл цаг хож гэж Шуан настай хэлв. Юан толгой төхөж санаж явнаа. Удалгүй Шуан настай явж Юан ч өөрийн рүүгээ буцаж яв. Гэтэл яг бодож байсанчлан танил нэгэн түүнийг зогсов. Надтай хамт яв. Энд ярихад тохиромжгүй гэж Минли өөрийн гэртээ оров. Юан ч толгой төхөд би ч бас чамтай ярилцахыг хүсэж байсан юм. Юан гэх чинь 50 гэх чинь Минлийг дагаж түүний гэрт оров. Хэрвээ Юанаас өөр хүн байсан бол сандрах байсан биз. Тэд орж ирсний дараа Минли буудан руу заагаад суу би цай хамтлаад ирье. Юан суусны дараа Минли цай бэлтгэхээр яв. Хэдэн минутын дараа Минли гүц дүүрэн цай 2 аяга барьсаар ирв. Мэ санаа буу зов би хортуулаагүй гэж Минли түнд хэлв. Түүний үгийг сонссон Юан гайхсан тэр. Яагаад тэр тэгж хэлж байгаа юм бол түүнийг хортуулна гэж анханасаа бодоагүй л удалгүй тэд цайгаа шимж эхлэх ба хэдэн минутын дараа Юан хансан шинжтэй санаа алдав. Сайхан цай байлаа. Баярлалаа, энэ бол манай гэр бүлийн тусгай цай гэж хэлчихэд Минли аягаа доош тавив. Тэгээд надтай юу ярихыг хүссэн юм гэж Юан түүнээс асуув. Их урт учир чи эхлээд яар. Чи ч бас юм хэлхийг хүссэн мэдтэй гэж Минли түнд хэлв. Юан толгой дахиад болсон зүйлийн талаар нууцлаад өгүүлэх талархах байна. Олон шалтгаанаас болж луугийн гүрэн дээгүүр мөрөг загас үсгэн цамхагт орсноо мэдэгдүүлмээрг байна. Энэ миний энгийн шавийн амьдралын нөлөөлөх учраас юм шүү дээ. Минлийн нүд нь огцом томорч ирээд энгийн шаваа чи юу гэж нэргэн бэ? Энгийн шав бэлтгэлийн хүүхлийг игэл ангилын техникээр устгах уу? Энгийн шав луугийн гүрэн дээгүүр мөрөг загас үсгэн цамхгийн бүх 100 давхрыг давна гэж юу? Чи яг хин юм бэ? Чамд би хүчрэг гэр бүлээс гаралгүй гэж хэлснээс хойш чамд өөр хэлэх зүйл алга гэж Юан толгоогоо майжаад үргэлжлүүлэн би ердөөлийн ертөнцид зугаатай байгаа тулаанчдын талаар илүү ойлгох гэсэн юм. Түүний үгийг сонсоод Минли нэлээд удаан чимээгүй байснаа гинт чухал царай гарган хэрвээ чиний саяны хэлсэн ямар ч гэр бүлээс гаралгүй гэсэн чинь үнэн бол манай гэр бүлд орж болохгүй гэж юу? Түүний үгийг сонссон Юаны нүдэн томорхон тэрээр түүний үгэнд биш харин Шуан настны хэлсэн үнэн байсныг мэдээд гайхсан юм. Хэрвээ чи минь гэр бүлд илсэх юм бол чиний хүссэн хангамжийг өгөх болно. Хэрвээ чи гэр бүлээс хангалттай дэмжлэг авах юм бол дээд тэнгэрт байгаа минь гэр бүлд ч очиж чадна. 160 дугаар анги 7 залгамжит гэр бүл. Хэрвээ чи дээд тэнгэрийн минь гэр бүл хүлээн зөвшөөрөгдөх юм бол тэд чамайг илүү зүйлээр шагнах болно. Тэгээд чиний хүч төсөөлөг урдаар сайжрах болно. Бас минь гэр бүл хүчтэй болохоор тэд чиний ард тал болж өгнө гэсэн үг. Түүний үгийг сонссон Юан толгоос хэсрээд чи намайг өрсөн талархаж байгаа ч би одоогоор ямар нэгэн бүлэглэлд орох сонирхол байхгүй. Бас эрх чөлөөг асуулмаар байна. Минли түүний үгэнд баг зэрэг дургуутсаж тэгвэл яагаад чи луугийн мөн чанар сүмд орсон юм? Чиний үгүй үйлдэл хоёр чинь зөрөөд байгаа шав Юан. Тэд миний эрх чөлөөг хаслах хүссэн үедээ явж болно гэсэн учраас би орохыг зөвшөөрсөн юм. Өөрөөр бол би бүлгмийн төлөө үнэнч байх шаардлагагүй мэдээж тэглээгээд бүлгэм над хамаагүй гэсэн үг биш. Минлийн нэг хэсэг дууга хурааж бодолд оров. Түүнийг ирээдүйд чөлөөтэй байх нь бүтэхгүй зүйл биш ч минь гэр бүлийнх нь түүнийг зүгтаалахгүй тул түүний хөдөлгөөнийг хязгаарлах бах. Ялангуяа түүний маш их авьяасыг олж мэдэх юм бол хэсэг хугацааны дараа Минлийн ам нээж чи юу хүсэж байгаа юм? Гэж Юан бодолсон шинжтэй түн рүү харав. Би чамаас минь гэр бүлд орохын тулд юу хэрэгтэй ч асууж байна. Мөнгө хүсээ юу? Нэр хүнд үү? Хэрвээ чи тийм төрлийн хүн бол минь гэр бүл чамайг хүссэн үзэсгэлэнтэй бүсгүйчид дээр чи хангах болно гэж Минли хүүтний харцаар хэлв. Нөгөө Юанд хэлэх хөвч болтохгүй байв. Яагаад Минли түүнийг тэгтлээ хийсүүлэх гэж оролдоод байгаа юм бол миний орох орохгүй хамаатай гэж үү? Би ганц хүнд надаас өөр олон авьяаслаг хүн байгаа шүү дээ. Ганц хоёрыг нь үл тоочход зүгээр биш гэж үү? Чи яагаад тэгтлээ намайг илсүүлэх гээд байгаа юм гэж
Юан асуухаар шийдэв. Чи 7 залгамжит гэр бүлийн гишүүн байх ямар чухал болохыг ойлгохгүй байна. Тэнд бүх зүйл өрсөлдөөн донд байдаг. Чиний хөв нэмэр маш чухал. Би доод тэнгэрт үрд үлдмээргүй байна. Эндээс явах ганц арга бол гэр бүлээсээ тусламж авах. Би тэдний гэр бүл төрсөнгээд зүгээр тусламжийг нь авах гэсэн үг биш. Би өөрөө алж авах ёстой. Одоогоор би зорилгынхаа хаач хүрээгүй байхад ах дүүс минь надаас хол илүү явна. Хэрвээ би чам шиг авьяаслаг нэгнийг эсвүүлэх юм бол тэд миний зорилгод туслах болно. Хэрвээ чи өсвөл би чиний эмэгтэйч болсон болно. Хэрвээ чи гэр бүлд орох юм бол тэд чамд гэр бүлийн хин нэгнийг эхнэр болгож өгөх болно. Үгүй. Хэрвээ чи өсвөл би чиний эхнэр болохоор тулдсан ч яах вэ? Хэрвээ би ялагдчих юм бол чиний дотор юм болсон чамаагүй. Минли гинт саналыг сонссон Юан ам нь ангаахан дэр. Гэвч Юан яаж ч оролцсон түүний сэтгэлийг ойлгохгүй байв. Минли хийн нүдний болонгоос нулимс туслахад бэлэн байгааг хараад Юан сандарч эхлэв. Би надад хугацаа өгөөч. Би бодох хэрэгтэй гэж Юан эвгүй хоолоор хэлв. Минлигийн цэглэгнэх нулимсаа арчаад толгой төхөв. Санаа бүзов. Би чиний талаар мэддэхгүй. Надад анханасаа тийм санаа байгаагүй. Чамайг минь гэр бүлд орохоос өмнө эсдэлтэй зүйл хийж болохгүй шүү дээ. Хэдэн минутын дараа Юан түүний гэрээс гарч өөрийн гэртээ оров. Шоха Финг надад асуух юм байна. Яагаад хүмүүс дээд тэнгэр рүү тэгтлээ явах гэдэг юм? Тэнд юу байдаг юм гэж Юан бодолд орсон шинжтэй асуув. Ихэнх хүмүүс буюу тулаанчид игэл хүмүүний ертөнцөөс илүү дээд тэнгэрт боломж илүү байдаг учраас хүсэж мөрөөддөг юм. Дээд тэнгэрийн энерги нь илүү баялаг учраас хурдан хүчтэй болоход тусалдаг юм. Тийм ч учраас тэднийхээ эрдэнэс илүү хүчтэй, илүү үн цэнтэй болдог юм. Энэ ургамлыг илүү сайн бордоогоор бордвол илүү сайн ургамал ургана гэсэн үг гэж Пинг Юшан түнд хариулав. Юан ах, тулаанчид бид хурдан өгчийг үргэлж хүсдэг байдаг. Доод тэнгэр бидний хөгжлөөс доош татж байгаа. Тиймээс л тулаанчид өөрийн хязгаарыг ийм газарт байлгахыг хүсдэг юм гэж Шохо дараа нь тайлбарлав. Ойлголоо гэж Юан унтах гэж байгаа мэт нүдэ айнав. Гэтэл Пинг Юшаны хоолой түн сонсогдов. Залуу эзэн, та 7 залгамжит гэр бүлд орох талаар бодож байгаа л тэр талаар бодхоо болохыг зөвлөж байна. Яагаад илээ гэж Юан нүдэ нэгээд асуув. Би доод ертөнцийн залгамжит гэр бүлтэй харьцаж байгаагүй болохоор мэдэхгүй юм. Гэхдээ дээд тэнгэрт бол тэд их зантай, зорилгоо биелүүлэхийн тулд юу ч хийхэд бэлэн амиа бодсон хүмүүс байдаг. Би залуу эзэн тань шиг нэгэн тэдэнтэй холбогдоосаа гэж хүсэхгүй байна. Тэд таны бодол санааг бохирдуулчихна. Харин тэр охин хэлсэн түүний худал зүйл мэдрээгүй ч энэ ертөнцид анхаарал болгоомж илүүдэхгүй. Үргэлжлэлийг Wildcard аудио суугаас